За, сайн байна уу мөрөө? Сонь сайхан юу байна? Сайн байна аа, сайн байна уу? Сонь сайхан За, тайван байна аа. за, Би таны өглөөний ажилласан минь уу? ижил сайн байна. Сайн байна. Өглөөний минь. За, за өөрийгөө давчхан танилцуулахгүй эхлээд хоёлаа хүмүүст одоо энэ видео үзэж байгаа хүмүүстээ өөрийгөө танилцуулъя гэх. Мгм. За, намайг Эрдэнэ Мөрөн гэдэг. Одоо 24 настай. Тэгээ юуны өмнө намайг бас надад энэ саналыг тавьж бас энэ бичлэгийг хийж байгаа танд маш их баярлалаа. За, тэгээ нийт үзэж байгаа хүмүүстээ бас үзэж явах үе миний дэвшүүлье. За, мөрөө одоо сурж байгаа байлоо эсвэл төгссөн байгаа болов? Би төгссөн байгаа. Аа. Аа. Тийм. Одоо төгссөн ямар мэргэжлэр төгссөн гэлээ? Эрх зүйч мэргэжлэр төгссөн. Тэгээд ер нь бол яг хоо зорилгоо маань төрийн албанд орё гээд бодцоо явж байгаа. Тэгээд тэр дундуура бас нэг шинэ юм дүүргөө сориод үзьгээд тэгээд Аа. байж байгаа юм байна да. За, окей. За, яагаад одоо хамгийн ихний асуулт. Яагаад энэ одоо энэ миний үүсгэсэн те энэ community-г ер нь сонирхож ер нь орж ирсэн бэ? Яагаад заавал why me гэж энэ Ecomify гэдэг одоо энэ community-г яагаад таалагдсан, яагаад сонгосон? Мгм. За ер нь бол яг орсон шалтгаан гэх юм бол ер нь уйдаад. Уйдаад тэгэхээр сенсус юм байна. Ер нь яг ийм үе таарсан. Би их сургуулаа төгсөөд жил гарan болж байна. Тэгээд тэр хугацаанд шууд төгсөнгүүтээ өөрөө хувийн бизнес эрхэлсэн жижиг. Тэр маань бас янз бүрийн шалтгааны улмаас болоод тэгээд тэргээ зараа болоод тэнгуүтээ Солонгос явсан байдаг. Тэгээд Солонгост очоод тэнд очоод бас тэнд хүмүүс яаж амьдарч байна, ямар ажил хийдэм байна, хэн амьдарч байна гэдгийг бас үзээд тэгээд яг Солонгост амьдарч байгаа хүмүүс бол маш их ажлыг амархан мөнгө олж байгаа юм шиг харагдуулдаг тийм хүмүүс байна гэж би харсан. Тэгээд за тэгвэл Солонгост энэ одоо ингээд ийм ажлыг би бол амьдарч чадахгүй байна гэж бодоод за тэгвэл очоод мэрэгчлэрээ сайхан ажиллая. Одоо хавар төрийн албаныхаа шалгалтыг өгөөд тэгээ төрийн албаныхаа шалгалтанд тэнцээд тэгээ дараагийн шалгалтаа хүлээгээд байж байгаа хугацаа таарсан. Дараагийн шалгалт оны сүүлээр зарлагдаад оны эх оныхоо ихээр тэгээ яг тэр үед таарад жоохон нэлээ уйдсан. Тэгээ гэртээ нэг юм конфликт нэг зоонд орсон. Тэгээд нэг өөрийгөө жоохон голсон, юу ч хийхгүй байгаа юм шиг санагдсан. Яг нэг тийм уйдсан л үе байсан л да. Тэгээ би багшийн болохоор ер нь YouTube болон Instagram-аар ер нь мэдээллүүдийг авсан байсан. Ганц YouTube бичлэгүүдийн гүйлгээд үзсэн. Нэг иймэрхүү юм яриад байгаа маань да гэдэг нэг ерөнхий ойлголт авсан байсан. Тэгээд яг нэг өрөө хөвтчихсэн чинь уцаа скроллаад хөвчөөс тэгсэн чи яг Telegram группт байдаг хгүй. Тэгсэн Telegram дээр яг ингээд 8 сарын 28-нд сургалт эхэллээ шүү гэдэг. Тэгээд би ямар ч эргэлзээгүйгээр яг чинь зүгээр шууд орцсон. Тэгээ тэр үед одоо эргээ ботход ер нь нэлээд уйдсан юу ч юм хийгдсэн дээр тавьсан байсан учраас ямар ч эргэлзэх зүйлгүйгээр орсон баг. Тийм. Тэгж л ер нь анх орсон да. За, окей. Тэгвэл ерөнхийдөө e-commerce гэдэг бизнесийг ер нь сонирхоод явж исэн гэсэн үг үү те? Өмнө нь одоо мэддэг байсан гэсэн үг үү? Эсвэл одоо сүүлд мэдэж хэлсэн. Ер нь энэ тал дээр туршлага ер нь ямар байсан бэ? Одоо e-commerce-ыг бол онлайнаар бол битүү одоо ярьж байгаа шүү дээ. Одоо хүмүүс бол 10 жилийнхнаас ахуулаад ингээл 10 жилийнхэн ярьж гэн, залуучууд ярьж гэн. Тэгээд өөрөөсөө хэмжээнд бас хийгээд амжилттай хүмүүс байх шиг байлээ. Тэгээд тэр бүгдийг хараад ингээд ер нь за нэг e-commerce гэж байт юм байна. Энэ бас ингэж мөнгө авах юм шиг байна гэдэг. Ерөнхийн нэг тийм л ойлголт байсан. Тэрнээс яг яаж олох юм? Ер нь хаанаас нь эхэлтийн? Над нэг юм барих зэрэгтэй шүү дээ. Тийм явж барих байхгүй нэг харахгүй байгаадсан. Таны бас нэг бичлэгийг үзээд энэ үн дээр орчвол зүгээр юм шиг байна да гэж бодоод тэгээ сонгосон л та. Тэгэхээр бол ер нь нэг баг зэргийн тийм ойлголттой ер нь явж ирсэн. Баг зэргийн ойлголттой гэсэн. Яг тийм айхтар одоо мэдэхгүй байсан гэсэн үг байна шүү дээ. Мэдэхгүй. Тэгээ оролдож үзээгүй байсан. Тэгээд би энэ дээр бас нэг нэмэлт тайлбар одоо үзэж байгаа хүмүүстээ хэлэхэд одоо яагаад би ингээд мөрөнтэй видео кол хийгээд ярилцаад ингээд туршлагын гоё хуваалцаад ер нь яа гэж бодож байгаа юм бэ гэхээр энэ бол миний бодлоор одоо perfect одоо example байгаад байгаа юм л да. Яг тэгэхээр одоо өмнө нь туршлага тийм айхтар байхгүй, e-commerce гэж юу мэдэхгүй. Тэгээ яг л одоо энэ үзэж байгаа хүмүүс шиг анх эхлээл хаанаас эхлэхээ мэдэхгүй байж байгаа. Тэгээд одоо энэ дотор орж ирээд, энэ community дотор орж ирээд яг бүх юмны дагуу хийгээд тэгээд одоо бас нэлээ хөөрхөн одоо амжилт гаргаад ер нь бол бас бусад одоо community дотор байгаа гишүүдэд бодох юм бол бас илүү хурдан каскас одоо ингээд үйлдэлүүд аваад ингээд одоо нэлээ хөөрхөн амжилттай ингээд явж байгаа болохоор
энэ босод одоо энэ community дотор байгаа болон байхгүй үзэж байгаа энэ хүмүүстэй ер нь одоо бас болдгийн байна гэдэг юмыг ингээд яг бодтоор ингээд гаргаад ирсэн юм жишээ байгаа болохоор бас хүмүүс сонирхолтой байх болов гэдэг ерөнхийдөө ингээд ярилцъя гэдэг ингээд мөрөндөө ингээд санал тавиад ярьж байгаа маа. За ямар ч үсэн ингээд тий надад итгээд чи сургалтандаа орж ирээд community-д орж ирээд тэгээд яг ингээд маш хурцтайгаар үйлдэлээ аваад ингээд одоо нэлийн хөрхэн амжилт гаргацсан байгаад нь баярлалаа бас баяр үргэлээ тэгээд хоёлаа бүр цаашаага нэлээд сүүл рүүгээ одоо яг эдгээр төрний борлуулалттай байгаа ашиг орлого хэрн яах хийсэн гэдэг нь одоо жоохон сүүл рүү ярих гэж бодож байна. За эхлээд хоёлаа юу ярих вэ гэхээр ер нь одоо ер нь одоо өмнөх одоо энэ жишээлбэл энэ e-commerce гэдэг бизнесийг яаж хийж эхлэхээс өмнө ч гэдэг юм уу байсан төслүүдэл яг энэ community дотор орж ирээ сургалт мургалт аваад үзээд ингэсний дараах одоо төсөөлөд хоёр ер нь хэр дүрсэн бэ? Ер нь одоо бодож ирсэнс ч ер нь өөр байсан уу? Ер нь бодсноос ер нь жоохон өөр байсан. Өмнө нь болохоор яг одоо community-д орохоос өмнө гэсэн үг шүү дээ. Тэр үед болохоор би зүгээр энэ бол амархан мөнгө болохоор юм байна гэж би бодож байсан. Тэгээ ер нь тэгэл зүгээр ингээл баг авчраад гээл авчраад зарчт юм байна. Тэш ухаан юм бодож байсан юм. Айгүй амархан юм гэж үзтээ. Яг өөр хийгээд үзэхээр бас нэлээд бас тэ цаг хугацаа шаардсан, суулгасан, эрэл хайгуул хийлгсэн, сэтгэлгээгээ бас жоохон задлсан нэг тийм зүйл байна гэж байна харсан шүү. Тий, ер нь бол яг их хүмүүс одоо ойлгохгүй байгаа хүмүүс яг тэгдэлтэй ер нь эхлээд яах вэ? Энэ угаасаа хийж чадах юу гэдгийг те энэ амархан гэж ер нь боддог. Тэгээд жоохон тийм seriously бас хандахгүй байгаад байдаг. Тэгээ яг хийгээд үзээд ингээ явхаар за эн чинь бол бас нэлээд seriously байж ич яг real business юм байна. Цаана бүр ингээд яг одоо official business явж байгаа юм байна гэдэг юмыг ойлгоод тэгээд баг багаар ингээд бизнесээ илүү ойлгоод ингээд тайхан бодод эхэлтгэлтэй. Тэр ер нь бас адилхан бас тиймэрхүү юутай байсан байх нь тий. За ингээд одоо чинь community яг өнөөдөр бүр яг 2 сар болж байгаа юм байна. Нэгдээ. Яг 2 сар болж байгаа. Тий, яг 2 сар болж байна. Тэгэхээр энэ одоо 2 сарын хугацаанд ер нь одоо хамгийн хэцүү одоо юу гэдгийг тий процессын хувьд ер нь хамгийн хэцүү юм чамд юу байсан? Юу санагдчихсэн? Хамгийн хэцүү зүйл нь над хугацаа санагдчихсэн да. Одоо supplier-тайгаа холбогдоод над руу ирж байгаа хугацаа. Тэр хугацаанд бол би маш их завтай байсан. Тэгээд ер нь анх эхэлчихсэн болохоор бас нөө туршлагын асуудал яригдсан л да нөө дийлээ буруу хийж байгаа. Хоногоо нааштуулъя гэж ярихгүй цаанаас хэлсэн хоногтнаа за тэгээд хэлсэн чинь нөө маш удаан хугацаа байж таараад. Тэгээд дээрэс нь нөө хятадын амралт таараа за ингээд баг сар гарan болчихсон дараа боо ингээд ирсэн. Тэр жоохон хэвчлээс. Тэрнээс бусдаар бол энэ одоогор их тажгүй байгаа шүү. Хичээл ер нь нэлээд ойлгомжтой. Тавч өгөөд ойлгомжтой. Би бүр анх яг үзэл бас сэтгэлээ биччихсэн. Маш ойлгомжтой. Би тавчх нь оршоо ш. Тэгэхээр одоо нөгөө нэг юу байгаа даа шүү дээ. Хугацаа гэж хэлдэг тий. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд энэ community дотор байгаа хүмүүсийн ихэнх хүн одоо яг юун дээр алдаад байгаа вэ? Хугацаа алдаад байгаа вэ гэхлээр одоо юу байна? Бүтээгдэхүүн судалгаа гэдэг юм байна. Бүтээгдэхүүн сонголт гэдэг юм байна тий. Тэрэн дээр одоо ингээд хүмүүс бас за энийг сонгочвол алдчихсан юм болоо, энийг сонгочвол за юм болоо, яах юм бол тий гэдэг амар их тэрэн дээр яг цаг аваад удаад байгаа. Чиний хувьд болохоор бүр айгүй хурдан газ бүтээгдэхүүнээ сонгоод эргэлзэж тэнэглэх юм байхгүй шууд тэрийг захиалал ингээд амар хурдан ингээд явцсан харагдаад байгаа шүү дээ тий. Тэрэн дээр одоо жишээлбэл чи бүтээгдэхүүний сонголтын дээр одоо яг яаж ямар арга замаар бүтээгдэхүүн сонгоо тий. Одоо тэрэн болгоод дотор чи болж ирсэн процессын татаар юу ингэ яриул. За яг одоо ингээд хүмүүст бол ингээд жоо хурдан харагдаж байгаа. Тэгээ миний хувьд бол яг тэр үед бол маш удаан санагдчихсан. Би яг 7 хоног бүтээгдэхүүн байсан. Яг солиотын уншилсан гэж юм дэлжсэн. Маш скролдоод үзээл. Надад бас анзаарчихсан. Community дээр бид нар 7 хоног болгоо хооронд ярилцлага хийж байгаа. Тэгээ тэн дээр ер нь ярилцлага болгон дээр асууж байгаа асуулт энэ байгаа. Бүтээгдэхүүн болохгүй. Энэ дээр бүтээгдэхүүний асуудал хасчихлаа. Би болохоор зүгээр ингэж бодоод байгаа. Хүмүүс зүгээр ингээ хайж зүгээр юм болов шүү дээ. Арга нь ойлгомжтой байгаа. Би бол та тэр хүмүүсээс бусад аргаар хайгаагүй. Та ч гэсэн яг үүндээ тэгж л одоо олдог хүн байгаа шүү дээ. Арга нь бол ойлгомжтой. Тэг хүмүүс болохоор илүү ийм сүртэй юм бодоод юм. Тэрний орн жоохон энгийн. Хөр дөрөв тэг хүн тусгаад байхгүй бодоод олчвол зүгээр их санагд. Яг тэр хүмүүст бас зөвлөгөө өгөхөд бол яг юм бүхэн би цаг хугацаатай гэж боддог. Тийм учраас одоо ингээд зарим хүмүүсийг хараад илүү хурдан байна. Ингээд хурдан олчлоо гэхгүй. Ер нь бол олдно гэж бодож байгаа. Тэгээд тийм учраас ингээд бусдаа өөрийгөө жишээл
Тэ өөртөө нэг стресс үүсгэх шаардлагагүй. Тэг ер нь бол олсон дээ. Жохоор нэг хүн бодохгүй энгийн бодоод хүнд хэрэгтэй юм бахад л бол явчихдаг гэж таарж байгаа. Харин тий би бас хэлээлээ одоо бүтээгдэхүүн гэхээр л тий одоо бүтээгдэхүүн сонголтын дээр нэг дэлхийс өндөх гэж байгаа юм шиг тий одоо хэвээр энийг яачвал одоо хамаг юм балраал эсвэл зарагдахгүй одоо яана инэ гэдэг одоо бүр ингэж байгаа юм шиг бити бодоо тий зарагдахгүй бараа гэж юм байхгүй. Тэр хамгийн гол нь чи яг яаж одоо маркетинг хийх юм бэ? Яаж контент хийх юм бэ? Маркет дээр одоо яаж позишн хийж байрлах юм, бусдаас яаж ялгарх юм гэдэг тал дээр нь одоо сайн ажиллаж чадах юм бол тэнд бол зарагдахгүй бүтээгдэхүүн гэж байхгүй гэж хэлээд байгаа л та. Тэгэхээр бол чиний хувьд бол тий одоо ингээ харахад бол бүтээгдэхүүн чинь бол одоо энэ тэнд одоо байдаг бүтээгдэхүүн үгүй байдаг адилхан ойролцоо бүтээгдэхүүн байгаа гэвэл байгаа. Гэхдээ хамгийн гол нь чи яг тэрийг нөгөө брэнд болгож кастомайз хийж тий яаж илүү одоо ингээд үнсийг нийлүүлж хэрэглэгчд рүү одоо санал болгож ийн гэдэг нь өөрөө чиний одоо тэр differentiate буюу бас ялгарч байгаа тэр одоо ялгарл нь болчиход байгаа шүү дээ. Тэр тэгж хийж чадах юм бол ер нь одоо болно гэж одоо ер нь хэлээд байгаа. Надад бас нэг харагдсан юм бол энэ бараа бүтээгдэхүүн яг дэлхийд дээр ингээд богт байхгүй бүтээгдэхүүн шинээр гарна гэдэг бол ер нь бараг байхгүй. Ер нь тэрийг ингэж жоохон өөрчлөөд арай давуу талтай болгосон юмнууд л байгаа гэж хараад байгаа шүү дээ. Би бол энэс бол огт байхгүй юм бол угаасаа байхгүй. Тийм бараа угаасаа баг хайгаач тийм байх гэж бодож. Орчуул сайн. Тий. Гэтэ яг мэдээж ирээ. Тий өдөр болгон хэдэн 100 мянган шинэ бүтээгдэхүүн дэлхий дээр гарч ирж идэг, үүсч идэг тий. Тэгэл нөгөө талаа ч гэсэн бас хэдэн 10,000 100,000 бүтээгдэхүүн магадгүй хэрэггүй болоод ингээд явж идэг багт. Тэр энэ чинь ингээд мөнхийн тасалд уурсгал хийж идэг. Энэ дотроос л өөрөө тэрийг нь олж харж яаж одоо маркет хийх юм, яаж брендинг хийх гэдэг юм одоо яасан илүү зүг байгаа. За тэгэхээр одоо жишээлбэл чи яг одоо ингээд өөрийн гэсэн нөгөө брэндээ үүсгэсэн тий яг өөрийн гэсэн онлайн одоо вебсайттай дэлгүүртэй одоо ихэнх хүмүүс болохоор ингээд яад юм бэ л онлайн шоп гэхээр нэг ойлголт юм шиг яриад тэгэнгүүтээ одоо нэг юм e-commerce гэхээр нэг ойлголт юм шиг ингээд сонин ойлголтын зүрүү яваад юм бэл онлайн шоп дээр одоо жишээлбэл Facebook юм уу Instagram дээр зүгээр нэг юм пэйж профайл хийгээд тэргээрээ дамжуулж одоо бүтээгдэхүүн зарж байгаагаа онлайн шоп ажиллаж байгаа гэж хэлээд байна. Тэгэхээр нөгөө нэг яг branded e-com гэж хэлээд байгаа одоо чиний хийж байгаа яг өөрөө брэнд үүсгээд тэгээ бүтээгдэхүүнээ customize хийгээд тэгээ өөрийн гэсэн онлайн дэлгүүртэй вебсайттай болоод ингээд явж байгаа. Энэ хоёр одоо жишээлбэл чамд ямар ялгаатай санагдсан. Өмнө нь бол одоо жишээлбэл юу гэж боддог байсан. Одоо яг ингээ өөрөө хийгээд яг брэнд owner болцсон байгаа хүний одоо чамд ямар ялгаа барагдсан. Мэдээч ялгаатай л да. Нэгдүгürt одоо зүгээр онлайн шоп гэдгийг Facebook, Instagram дээр одоо ингээд бүүстлээд зарж байгаа тэр хүмүүс бол нэлээд очир дутагдaltaй гэж юу нь бол би хараад байгаа. За яг үнэхээр яг ингээд зарагдж гин борлуулалт авчиж гин болж гин. Хоёрдугаар гэх юм бол нөгөө брендинг үүсгэн гэдэг чинь өөрөө бас нөгөө давуу тал бол явчлаа юм л да. Хүмүүст итгэл төрүүлдэг. Тэр одоо бүтээгдэхүүн үнэхээр чанартай байх юм бол ирээдүйд үнц нь улам нэмэгдэх ч юм уу. Ийм давуу талууд байгаад байгаа гэж хараад байгаа шүү дээ. Тийм, ер нь маш олон ялгаанууд байгаа л да. Энэний талаар одоо ярих юм бол өстой бүр дахиад хэдэн цагийн хоёлаа яриа болно л да тий. Тэгэхээр давчхандаа хэлэх юм бол ер нь брендed одоо бол ганц Монголд биш ер нь дэлхийн бүх оронд энэ branded e-com гэдэг юм бол одоо явж гинэ гэдэг юм одоо яриад байгаа тий. Тэрээс биш зүгээр нэг одоо хуучны аргаараа тий ямар ч одоо брэнд болохгүйгээр зүгээр нэг юм dropship байдлаар ч юм уу иймэрхүү байдлаар явах юм бол тодорхой хэмжээний бодлоод хийгдэн гэдэг юм байна. Тэгэхээр биш жоох явж байгаа ингээ хайп нь болоод ингэдэг юм болно гэдэг юм яриад байгаа. Бидний одоо энэ community дотор ярьдаг тий бидний одоо яадаг юм бол хугацаа өнгөрөх тусам одоо үн цэнэнд ингээд нэмэгдээд явдаг ийм одоо брендийг анхнаасаа үүсгэхийг зорино гэж одоо ер нь ярьдаг тийм. Надад бас энэ зорилго маш их таалагдсан. Ер нь угаас энэ хамгийн зөв сонголт байсан. Тэгээд бас танд бас баярлалаа гэж хэлье. Бас энэ мэдлэгийг харамгүй хуваалцсан тий. Угаасаа тэгэл нөгөө нэг аль болох олон одоо e-com гэдэг юм бизнесийг мэддэг, хийдэг, ойлгодог, чаддаг юм олон байгцсан энэ чинь нөгөө маркетинг хөгжин тий. Одоо цаашаа энэ болон хөгжин. Тэгээд бүр нөгөө дэлхийн зах зээл дээр хүртэл гарч ирэх тэр одоо мундаг e-com гэдэг залуучууд хүртэл одоо гарч ирэх боломж нь одоо бүрдэнэ л гэж бодоод байгаа.
За окей. Түрүү хоёлаа бүтээгдэхүүний талаар ярьсан. За хамгийн одоо анхны захиалга орж ирэх мэдрэмж ер нь ямар идэм бэ? Одоо тэр бол одоо миний хувьд мэдээж мартахгүй тийм гоё одоо мэдрэмж байдаг. Одоо яг ингээд e-com хийж байгаа, эхэлж байгаа, үзэж байгаа хүмүүсээс яг тэрийг асуухаар тэр бол одоо бүр хамгийн best feeling гэж ярьдаг л да. Чиний хувьд ямар санагдаж байна? Яг юу хийжсэн чинь захиалга орж ирсэн? Үнэхээр гоё байсан. Юу яасан? Анхны айдаа явуулаад 6 цагийн дараа захиалга орж ирсэн байгаа. Үнэхээр гоё санагдсан байлээ. Тэр үед бол би яг орон дуутах явчихсан. Орой 11 цагийн үед захиалга орж ирсэн баха. Тэр үедээ шууд community дээрээ бас биччихсэн. Тань руу бас хувиар бас биччихсэн. Маш гоё мэдрэмж, тэрийг бас тантай хуваалцъя гэж бодсон. Надад маш гоё байсан. Хоёрдугаар гэх юм бол танд бас таны одоо бас энэ зорилго таны энэ зорилго тавиад бусдад суралцуулах, бусдад зааж өгөх гэдэг тэр зорилго чинь бас биелж байгаа шүү гэдгийг бас харуулах үднэс. Харин тийм маш гоё байсан. Тийм community-тэй хуваалцаад тэ ингээд захиалга орж ирлээ гэдэгт бол аюу гоё санагдчихсэн. Тэгээд чинь тэрнээс чи хойш одоо айгүй хурдан ерөнхийдөө борлуулалт ер нь ингээд гайгүй болоод явцсан шүү дээ тий. Тэгэхээр одоо жишээлбэл ингэж асуух гэдэг юм л да. Нийтдээ одоо ингээд за яг одоо ингээд өнөөдөр 2 сар болж байна тий. 2 сарын хугацаанд ингээд яхад нийт анхны захиалга хийх хүртэл одоо ер нь хичнээн хугацаа. Анхны захиалгач орж ирэх хүртэл ер нь хэрэг хугацааны дараа анхны захиалга орж ирсэн. Нийт процесс нь ер нь сар гарсан. Гэтэ миний тийм бараа хүлээг өгсөн бол би ер нь бүр бүгд хугацаанд болчих واخ гэж бодсон. Бараагаж хүлээгээл хугацаас. Тэрнээс бол сар гарны хугацаанд игэлдээд. Ер нь бол нийтдээ өнөөдөр гэхэд яг 2 сар болж байна л да. Тий, 2 сар болж байгаа тий. Чи чинь ер нь сар гарны дараагаас л ерөнхийдөө борлуулалт чи яг хийдээ анхны захиалгач орж ирээд ингээд явцсан шүү дээ. Тий. Тэгэхээр бол ер нь бол нэлээд бас хурдан ер нь бол чи хөдөлсөн байгаа. Дунд нь нөгөө нэг 10 сарын нэвтийн амралт болоо хил мэл хаагдаа. Тэрнээс бас нэг тодорхой хугацаа өнгөрцсөн тий. Тэгээгүй бүр хурдан байх бас боломжтой байсан. Окей. Тэгэхээр харин нөгөө хүмүүс бол яг энэ дээр би нэг буруу ойлгоод байдаг юм бас одоо залруулж хэлмээр байгаа нэг юм. Хүмүүс бол илүү одоо баг хурдан юм гэдэг. Эсвэл одоо зарим нь бүр яг болж ийн гэдэг зөв майндсеттэй хүмүүс ингээд 50 ингээд юм баг багаар хийгээд явдаг. Зарим нь одоо ерөөсөө нэг 2-3 хоногийн дараагаас шууд одоо мөнгөтэй золгоод борлуулалт хийгээл орлого одоо тэхэлхий юм шиг одоо юм бас хүлээлттэй буруу хүлээлттэй байгаад байдаг. Тэгэхээр эн чинь өөрөө цаана эн чинь бизнес жинхэнэ бизнес явж байгаа гэдэг бас ингээд нэг ялангуяа залуучууд бол жоохон ойлгохгүй байна. Тэгэхээр тэрийг өс зүг ойлгох хэрэгтэй. Одоо жишээлбэл өөр одоо бизнес хийх тухай ярил л да. Одоо яг ингээд кофе шоп сууж байгаа. Кофе шопыг одоо жишээлбэл ашиглахыг бодоход тийм чинь бүр юу 2 сар битгий хэл, юу сар гарan битгий хэлтэй. Хитэн сар болж иж баг маркетинг дөнгөж засварын дууссан шүү дээ. Тэгээд засвараас цаашаа одоо яг ингээд бизнесээ доктортай ингээд үйлчлэгээ явуулаад эхлэх чинь хичнээн одоо сар жил болох үү тийм. Тэднэртэй харьцуулах юм бол энэ e-commerce гэдэг бизнес очдоггүй байна. Маш хурдтай. Хэд дахин хурдан одоо бас өрөөгөж өгдөг юм бизнес байгаад байгаа. Тэрийг бас ойлгох. Дээрээс нь нөө анхны хөрөнгө оруулалт нь маш хурдан босч орж ирдэг. Харин тий яг одоо тэрийг асуух гал байна. Одоо хэлээ жоохон борлуулалтын одоо юуны талаар ярил л да тий. Орлого мадлын талаар. Одоо хүмүүс одоо хэдэн төр бас яасан. За одоогийн байдлаар борлуулалтаа хийсэн хэдэн төрлийн борлуулалт хийсэн байна? Одоо нэг 13-4 саяын борлуулалт хийсэн байгаа. 13-4 сая. За хэдэн хоног ер нь 14 хоног. Тэгэхээр дунджаар өдөрт ер нь саяыг дундчилж саяын борлуулалт хийгээд байгаа юм шүү дээ тий. Тэгээд ерөнхийдөө нөгөө анх авчирсан бараа ч одоо баг дууссан. Тийм нэг сүүлийн хэдэн өдөр ихээр зарагдаг учраас нөгөө би гастик кампаниуд авцсан. Тэгээд жоохон идэвхжүүлэх юмнуудыг ягаад тэгэхээр миний одоо бүтээгдэхүүн дууссан. Дуусч байгаа юм одоо нэг 5 шиг л үлдчихлээ дээ. Тэгээд дууссан. Тийм учраас дараагийнх нь ирэхэд надад бас цаг хугацаа хэрэгтэй байгаа учраас тэгээд ер нь ганц 2 кампани л явуулж байгаа. Явж байгаа. Тэгээд шинэ контент төрөөсөө оруулахгүйгээр одоо хүлээлтийн байдалд орчод явж байгаа. Тийм. Тэгэхээр бол яг өдөрт яг ингээд сая төгрөгийн борлуулалтыг консистент хийгээ явах юм бол сартаа бараг 30 сая төгрөгийн борлуулалтыг олох боломжтой байгаа байхгүй тийм. Тэгэхээр ерөнхийдөө энэ чинь дүүн гэж одоо эхний сар. Тэгээд энэ чинь дараад нь 2 дахь сар, 3 дахь сар ингээд магадгүй ингээд үргэлжлээд явахгүй жилийн дараа гэхэд одоо бүр борлуулалт бол юу болоо вэ тий. Бас нэлээд юм байх боломжтой юм байгаа. Тэгэхээр
За окей. 13-4 сая төгрөгийн продукт хийсэн. За бараанууд нь барыг дууссан. Төгсөж байгаа гэж. Тэгэхээр энэ нь одоо анхны хөрөнгө оруулалт чинь тэгвэл жишээл хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд одоо анхны хөрөнгө оруулалтаа төгсөж чадсан байгаа. За яг анх бол $2,000 эхэлсэн. Тэгээд тэрэн дээр чинь одоо ингээд өөр зөндөө олон зардлууд бас нэмэгдэж байгаа шүү дээ, тий. Би бас маш их ойлгосон зүйл гэх юм бол энэ нөгөө нэмэлт одоо ийм зардлууд маш их байдаг гэдгийг бас ойлгосон. Одоо зөвхөн бараагаа захиалал тэр үнээрээ бодож юусоо болохгүй. Тэгээд тэндээс наашаа ирнэ унаа тээвэр, гайл, татвар, маркетинг гэж юусоо зардлууд бол тэгэл урсчихсан байгаа байна. Харин тий хүмүүс бол яг нөгөө нэг бас нэг буруу ойлгодог юм тий. Одоо ингээл одоо жишээлбэл табаа дээр наадагчнууд тэдэн юу анд гэж штэ. Тэгэхэд одоо энд тэгээд зардаг штэ гэж ингээд монголчууд ингээд ярьдаг штэ. Энэ бол одоо таана ямар их юм болдог, ямар их процесс болдог тий. Тэгвэр одоо package design, юу гэдэг маркетинг зардал, агуулгын төлбөр, гайл, татвар, унаа одоо энэ Улаанбаатар дотор хүргэлт гişбичлэгээр одоо таана тий. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг би бол ингэж өгöd байгаа хүмүүстэй сэтгэл ханамжтай байх үүднээс нь төлбөрийн баримтын заавал бүх хүмүүст өгөхийг хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр тэн дээр чи нөгөө орлогын албан татвар гэж ингээл ороод ирнэ. Тэгээ энэ бүх юмнууд нөт гэл ингээл ороод ирэхэр чи анх бодож исэн анх захиалж авсан үн дээр чи нэгээ зөндөө үн нэмэгдээд ингээд цэн хэрэглэгч дээр очих юм болчихлоо. Тэрнээс бол яг хүмүүс бураараад тийм шууд авчраал 2 3 4 5 нуглаал зараад байгаа юм шиг хардаг. Тэгээ би ч өмнө нь яг бас тэгж боддог гэсэн. Яг өөрөө хийгээд үзэхээр эн чинь бас ер нь юмыг бас гаднаас нь хараад ер нь дүгнж болохгүй юм байна шүү гэдгийг дахиад нэг баталсан зүйл боллоо л да миний амьдралд. Тэгээд яг одоо ингээд дэлхийн жишг бол олон улсын зах зээл дээр бол яг энэ e-commerce бизнесийн хувьд бол нэг net profit буюу одоо цэвэр ашиг нэг 15-аас нэг 20%, дээд нь баг 20% ч юм уу, дунджаар нэг 15% ч юм хацаа байдаг. Монголын нөхцөлд харьцангуй бас net profit бол гайгүй 30%, 40%, за зарим хүмүүсүүд бүр 50% гэж хэлдэг. Тэгээд 50 бол одоо би бас л жоох эргэлзээтэй байдаг. Ер нь нөгөө та зардлуудаа бас дутуу бодсон байгаа байх. Тэрээс 50%-ийн net profit хийхэд нэг юм жоох хэцүү. За нэг 40-30 хооронд бол ер нь боломжтой байна. Чиний хувьд яг нууц биш үү те? Одоо net profit ер нь ойролцоогоор хэд байгаа вэ? Би яг Монголын чигт дундаа л 30-40%. За. 30-40% тий. Окей, тий. Ер нь бол энэ бол яг гадны одоо жишээлбэл энэ e-com хийдэг хүмүүстэй ингэ ярилцаад үзэхээр ингээд net profit гэхад амар өндөр байна гэж хэлдэг. Тэгээд нөгөө нэг одоо бизнес менежер дээр айд явуулахаар нэг ROAS гэдэг үзүүлэлт өгдөг шүү дээ. Return on ad spend гэдэг. Тэр бол жишээлбэл гадны хүмүүс 2-оос 2.5 байхад л одоо бүр маш одоо сайн байна гэж дүгндэг байхад бидний хувьд Монголын зах зээл дээр бол бүр 20-30 гэдэг ROAS-ийн тоо гарцсан явж идэг. Тэгээ энэ бол одоо бас бидний одоо бас давуу тал гэх юм да Монгол e-com хийж байгаа хүмүүсийн одоо нэг давуу тал нь ийм маш хямдхан зарлаар одоо Facebook дээр айд явуулах боломжтой байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол миний ойлгож байгаагаар бол тий анхны хөрөнгө оруулалтаа тэр байгаа гэсэн үг шүү дээ тий. Тийм нөхцөн ашиг руу орцсон. Тийм. Тэгээ дараагийнхаа хөрөнгө оруулалтыг хийцэн явж байгаа. Тийм. Тэгэхээр одоо яг эндээс ингээд хүмүүс харж байгаа бах тий одоо ингээд түрүү ингээд кофе шопын жишээтэй харьцуулж ирсэн шүү дээ. Кофе шопыг одоо хүн жишээлбэл одоо 50 сая төгрөг 100 сая төгрөгөөр нийлээ гэж бодоход тэрийг эргүүлж олох нь хэрэг одоо хугацаа шаарддаг л. Тэгэхээр бол e-commerce гэдэг бизнес яагаад одоо юм байгаа юм бэ гэхээр энэ чинь өөрөө ямар ч офис хэрэггүй ямар ч байшин хэрэггүй чамаас өөр олон ажилтан хэрэггүй нэг хүн одоо нэг дэлгүүрийн функцтэй хүн аваа явуулахаар одоо ийм баг цаг хугацаа зарцуулдаг тэгээд илүү дутуу түрээс мөрөөс янз бүрийн төлдөг юм маш бага operation гэдэг юм зөвхөн одоо компьютерийн цаанаас хийж болдог учраас маш богино хугацаанд ерөнхийдөө ингээд одоо анхны хөрөнгө оруулалтыг нөх боломжтой байгаад байдаг юм давуу талтай. За одоо ойлоо жоохон бизнесийнхаа нөгөө back end талаас нь ярил л да. Одоо жишээлбэл customer service одоо чи өөрөө хийж гин үү? Тэгээ хүргэлтээ ер нь яаж хийж гин? Агуулгынхаа асуудлыг ер нь яаж шийдэж гин? За customer service бол өөрөө хийж байгаа. Ер нь хангалттай өөрөө бол ингээд бүгдийг хянаад хариулаад явж чадж байгаа. За хүргэлтийн асуудлыг бол би эхний ээлжинд туршилт гэж бодоод ер нь бол дандаа гэрээсээ гаргаж байгаа. Нэг хүргэлтийн компанитай харьцаад хамтарч ажиллаад тэгээд ер нь гэрээсээ гаргаад яваад байгаа. Гэхдээ одоо дараагийн энэ татвар авалтаас тооны хувьд ихсэж байгаа учраас ер нь агуулгатай байрлуулъя гэсэн бодолтой. Одоо илүү арай амар болгоё.
шууд тэндээс нь явуулдаг болгоо. Одоо бол гэртээ одоо ячиж байгаа юм биш үү тий? Тий нөө зай амар тийм том бүтээгдэхүүн биш болохоор жижигхэн болохоор цөөхөн ширхтгийг багтаачих. Гэхдээ яг одоо бол компаниуд бол нөгөө бүр агуулга дээр үнэгүй байршуулдаг үгүй тий. Тэгээ өргөлтийн тэндээс хийгээд гэдэг тийм үйлчлэгэнд зөндөө байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бусад одоо жишээлбэл гадаадд амьдардаг ч юм уу эсвэл өдөө орон нутагт амьдардаг. Гэхдээ Монголын зах зээл дээр e-com хийж үзье гэж бодож байгаа хүмүүс бол бас нэг толгой дотор нь эргэлзээд байдаг юм. Энэ агуулгаа яаж шийдэж байгаа юм бол өргөлтөө яагаад байгаа юм бол гэдэг ийм толгойд нь бас байгаад байгаа. Тэгэхээр тэрийг бол одоо шийдлүүд угаасаа байдаг болцсон. А чиний хувьд болохоор яг энэ чинь өөрөө байгаа учраас өргөлтөө одоо бүх юм ингээ хийгээ явчихж байгаа тийм. Тэгээд би яг хөргөлтийн компани дээр хамгийн том мэдээж найдвартай байдал чухал. Найдварт хөргөж өгч явах чухал. Гэхдээ хоёрдугаарт би харилцаан дээр ер нь нэлээд анхаарах хэрэгтэй байна гэж бодсон. Яг би нөө өөрт тулгарч ирсэн асуудлуудаас шалтгаалаад гэж бодсон л доо. Хөргөлт авангууд нөгөө хүмүүст гарч ирээд аав гэдэг ч юм уу, оруулж ирсэн ууралдаг ч юм уу, нэг хүнд чинь нэг тий гоё мэдлээ сайн байна уу хөргөлт ирлээ гэдэг өгөхөөр шууд ингээд ямар ч өгдөгөө шууд ингээд урдаас нь маа гэд юу ч хэлэхгүй тий хаанаас ч ирсэн мэдэгдэхгүй тэгээд энэ жоо харилцаа тал дээр жоохон анхаараа тийм хөргөлтийн газрууд сонгуул их зүгээр санагцсан. Тэгээд тэр тал дээрээс би өөрөө жоохон бааз зэрэг судалгаа хийгээл явж байгаа. Яг үнэ тий. Чи бас нөгөө коммент дээр бичсэн байсан шүү дээ. Одоо би ингээд яаж илүү гоё хурдан хүргэж найрсаг харилцаатайгаар одоо энэ хүмүүсийнхаа скалынхаа ингэх вэ гэж одоо бодож гинэ гэж бичсэн байж тээ би тэрийг харч одоо сая зөв одоо яаж ин customer service-д маш анхаарах хэрэгтэй ер нь тэгжиж эн чинь одоо тэр хүнийг одоо энэ брендинг үнцэн одоо тэр experience тэр туршлага бүх юмыг нь гоё ингэж өндөр төрөлдөг айгуу жижиг юмнаас ихэлдэг тэгээ тэрийг бас одоо хүмүүс бас ойлгохгүй байгаад байдаг тэгэхээр тэр чинь бас ингэж байгаа надад айгуу гоё таалагдсан сайн байна гэж бодсон. Тэрэн дээр одоо янз бүрийн туршлага бодлосын юу вэ? Одоо хүмүүстэй харьцахад хэцүү хүмүүс бас зөндөө гарч ирж байна. Одоо харьцангуй гайгүй байна уу? Гарч ирлгүй яах вэ? Гарч ирнэ шүү дээ. Тэгээд ер нь бол өдөрт бол угаасаа өдөр болгоо стрессж байгаа нэг хүнээс болж ярина, уурлна, бичээр ойлгохгүй дахин асуун тайлбарлаад төхөөр тэгэл ингээл тайлбарлахгүй гэж бараг шухуу уурлаа. Энэ болж байгаа. Гэхдээ яг одоо бол аль болох өөрийгөө угаасаа л энэ чиний л хийх систем шүү дээ гэж боддог. Аль болох стресстгүй байх тал дээр л үнэ бодож байгаа. Тэгээд бас нэг амар хүндрэлтэй асуудал гарч байгаа энэ UB Cap-ийн хөргөлтийн үйлчлэгээ надад үнэхээр бас хэцүү санагдаж байгаа. Ягаад тэгэхээр жолооч нар үүргээ ойлгоогүй. Шуурхай хөргөлтгээд дарчдаг чаа. Гаргаж ир гэдгийг оцсноо гарч иж ав гэдэг. Тийм. Тэгээд эсвэл гадаа ирсэн хүлээлгийнхаа минутыг хүлээлгэсэн ингээд суужснаа бараг орчт юм уу эсвэл яад юм ямар шалтгаан байд юм аа тэгээд хүлээлгээ явуулцдаг тийм жоохон асуудлууд байгаа. Ер нь бол хүмүүс худалдаа авах нартай гэхээс илүү жоохон UB Cap-ийн зүйлүүд нэлээ стрессж байгаа да. Тэгээд аль болох тайлбарлах гэж та ингээд таны ингээд шуурхай хөргөлт дарсан болохоор ингээд би танд илүү мөнгө төлж байгаа. Тийм учраас та ингээд гараас гарт ингээд өгөх ёстой шүү. Ингээд энэ танаа үйлчлэгээ шүү гэдэг аль болох хүн тайлбарлах хичээгээл. Окей, nice. За, сүүлийн асуулт. Одоо ер нь бол одоо эхлээд одоо ингээд яаж байгаа шүү дээ. Бүгдээр одоо one product store гэдэг юмнаас эхэлж байгаа тийм. Ерөөсөө одоо нэг бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Тэр нь бол одоо хийж үзээгүй хүмүүсийн хувьд хамгийн зөв замаа гэж одоо ярьж байгаа. Тэр одоо чиний хувьд ч гэсэн адилхан one product-аас эхэлсэн байж байгаа. Тэгээд цаашдаа ер нь одоо энэ брэндээ юу гэж харж байгаа юм. Одоо ямар яаж одоо хөгжүүлэх гэж бодож байгаа. Бүтээгдэхүүнийг нэмэх юм уу? Өөр одоо ингээд бодсон юм юу вэ? Төлөвлөгөө юу вэ? Юу одоо бол би яг бараа бүтээгдэхүүнээ анх олж авч энийг ингээд сонгоё гэж бодохдоо болохоор за энэ бол цаашдаа ниш бүтээгдэхүүн болж болох юм байна гэж харж сонгосон байгаа. Тийм учраас ер нь одоо бараа бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэх гээд ажиллаад бараа бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмсэн одоо удахгүй бас тэгвэл одоо аль хэдийн бүр дараагийнхаа бүтээгдэхүүн тэрийг бүр яатсан байж байгаа юм биш үү те. Nice. Тэгээ бас би нэг ийм юм бодоод байгаа. Тэгээ бүр шал өөр бүтээгдэхүүн бас би болгоё гэж бодоо. Тэр нь болохоор хүмүүс зүгээр сонирхолтой хэлэхэд бид чинь Монгол хүмүүс Монгол улс заншил хамжлал гэдэг зүйл байдаг. Тэр жоохон одоо алдагдаад байна уу гэж хараад байгаа учраас тэр тал руугаа бас нэг агуулгын хувьд те Монгол улс заншилтай ингээд тэрийг ингээд байгаа нөө эн чинь миний ингээд Монгол юм биш чиг Монгол чинь штэ гэдэг тийм бүтээгдэхүүн гаргая гэж бодож байгаа. Тэгээ бас маа бас үзэж байгаа хүмүүс Монголд бас брэнд одоо үүсгэж байгаа бол бас Монгол хүмүүстэй зориулсан тийм хийвэл зүгээр санагдсан. Тэгээд дээрэс нь Монгол уламжлалт зүйл учраас гадны зах зээлд
одоо тэрнгүүрээ гарахад бас өрсөлдөө нэлээд бага байх болов гэж би бас хараад. Тэгэхээр чи одоо нэгсэндээ Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг одоо брэнд болгож ингэж ажиллаж байгаа гэсэн үг үү тийм Монголд үйлдвэрлэсэн болж өгвөл бас яг гадны үйлдвэрүүдтэй харьцаж үзэх бодолтой байна. Тэгээ үнэхээр болохгүй бол Монголдоо яг үйлдвэрлүүлээд тий одооныхаа брендийнхаа вебсайтн дээр нэмээд явна гэсэн үг тусад нь одоо дэлгүүрнийгээ брэнд тусад нь дэлгүүр нэгтэй. Хоёр дахь одоо брэндээ үсгий гэсэн төлөвлөгөө байгаа гэсэн үг байна шүү дээ. Хоёр дахь төлөвлөгөөг бол би бүр явуулсан бүр таг Монгол ерөөсөө. Яг энэ бол жинхэнэ Монгол зүйл. Бидний ондоош шүү дээ. Тэрийг харуулсан. Агуулгын хувьд надад өөрөө их гой санагдаад байна. За тэрийг аваад магадгүй тэр бүтээгдэхүүнийг аав нөмсөө, түүхт нөмсөө, дээж нөмсөө, хүүхд нөмсөө 3 4 үед амжилт тийм учраас яг одоо энэ үнэт одоо хөөрөг мөрөг гэдэг шиг л авдар сав юу гэдэг тийм шиг л тийм агуулгатай болохоор агуулгын хувьд их гой санагдаад байна. За одоо манай энэ үдчихэж байгаа хүмүүс одоо харж байгаа байх. Би одоо бас дахиад нэмэлт тайлбар хий. Одоо ингээд ямар хүн одоо энэ хурдан амжилтанд хүрдэг тэрийг мөрийн шиг л хүн хүрдэг. Маш хурдан одоо акшн хийгээд тий маш хурдан одоо газ үйлдэл аваад тэгээд бүтээгдэхүүн сонгоолт захиалаа одоо юу гэдгийг тий ингээд юм ингэж маш хурдтай хийдэг. Тэгээд бүр аль хэдийн одоо дараагийнхаа бүтээгдэхүүн захиалгаа хийцэн тэгээ бүр хоёр дахь одоо дэлгүүрийнхаа санааг хүртэл олцсон ингээ явж байгаа. Тэгэхээр бол ингэж одоо хурдтай ажиллах юм бол угаасаа ямар ч хүн одоо маш хурдан ямар ресурс хүлээж авах гэх нэг үр дүн гарч ирнэ. Тэрээс биш бүх юмыг хойш нь тавиад за маргаашуулаад тэгж байгаа болно үсттэй гэж суугаад байх юм бол угаасаа тэр юм хийж ирэхгүй. Тэгэхээр одоо өөрсдөө бас тэг харьцуулаад бодож үзээрэй би ер нь яаж байгаа вэ? Сайн одоо хаттай байгаа л удаан байгаа л гэдэг юм бас харьцуулаад харах юм бол одоо бас нэлийн одоо юмны хариулт бас гарч ирэх байхаа гэдэг. Тийм болохоор би одоо нэг зориулж одоо өөртөө яриад айгүй гоё жишээ байгаа учраас ингээд хүмүүс эндээс бас гоё инспайр аваад тэггүй яг л надтай адилхан нэг дор л орсон одоо ингээд коммент хийлсэн сурч хэлсэн хүн байна шүү дээ. Тэгэхэд одоо ингээд болтгийн байна гэдэг юм бас нэг жоохон ч гэсэн хүмүүс ойлгосоо гэж бодоод ярилцж байгаа. Тэгээд одоо таг гаргаж ярилцсанд маш их баярлалаа. Таашдын одоо ажил брэнд одоо юмд бүгдээр маш их амжилт хүсье. Тэгээд чадах ятгаар одоо ингээд туслаад чиглүүлээд ингээ явах их чинь. Тийм байна да. За мөрөнд хэлэх юм юу вэ? Маш их баярлалаа. За би яг бас community дотроо байгаа хүмүүстэй зориулж бас өөрийнхөө бас мэдсэн жоохон туршлагаас хуваалцъя гэж бодсон. Тэр нь юу вэ гэхээр одоо ингээ бараа бүтээгдэхүүн одоо ихний яг ихлэхээр гацчаад байгаа хүмүүс байгаа даа шүү дээ. Тэр хүмүүст болохоор би болохоор ер нь бараа бүтээгдэхүүнээ customize бараа бүтээгдэхүүн сонгох тал дээр бол ер нь бол яг би сонголтоо л ерөнхий өөрөө юу нийцж байгаа. Customize хийх тал дээр бол би сая хүнтэй ярилцж байгаа. Найз хүнтэйгээ ярилцж байгаа. Тэгээд нэгдүгээр тэр чинь нөгөө нэг би нэг үзэл бодолтой, нөгөө өөр үзэл бодолтой. Хоёрдугаар гэх юм бол битүүрийн нөгөө гендер эмэгтэй хүмүүсийн хоёр мэдрэмжөөр тэг ингээд ер нь ярилцаад бас сонгоод явуул их зүгээр санагдсан. Тэгээд аль болох хоёр тутамныгаа тий найз нөхдөдөө ч юм уу ингээд итгэж болох юм дээр гоё яриад ийм байвал яаж ийм байвал болохоор нөгөө ярилцаа тийм л бас их зүгээр санагдсан шүү. Окей. Гоё зөвлөгөө байна. Тийм. Тэгээ бас над тулгарсан асуудал нь яг бараа бүтээгдэхүүн захиалах гэсэн чинь тэр чинь нөгөө жоохон олон тоогоор захиалах учраас ингээд тодорхой хэмжээний мөнгө яриад тэгээ тэнгуут хүн за яг зарагдахгүй юм би мэдэхгүй шүү дээ гэж тал чадах ч юм чадахгүй ч юм уу гэж тал яг тийм асуудал тулгарсан болохоор зүгээр гоё зөрөгтэй байж бас нэг талаараа бас даваа тал болд юм шиг санагддаг надаа. Тэгээд над би бас нэг бодож явдаг үг маань зөрөг дагч хямар гэж үг боддог байхгүй. Тэгээд энэ зүгээр юм зөрөгтэй байх юм бол чамайг амжилт дагнаа л гэсэн үг шүү дээ. Ямар нэг юм ихлэх хэрэгтэй тэгээд тэрийг зүгээр ихлээд үзээрэй л гэж хүмүүстэй бас хэлмээр байна. Тэгээд яг үнэхээр авчираад үзээд үнэхээр ингээд бүтлгүүчих юм бол ингээд алдчих юм бол энэ дээр нэг шантраад зөөлгүй гэж хараад байгаа. Би бол ер нь одоо алдааг бол алдаа гэж ер нь харахаа болчиход байгаа. Алдаа ямар үедээ алдаа чигээр үлддэг вэ гэхээр тодорхой хэмжээний нэг бүтлгүүцсэн унсан тэр үедээ үлдэх эсвэл тэрнээс доошлох юм бол алдаа болоод үлддэг байх. Алдааг одоо дээшээ одоо шат эсвэл одоо дараа нь одоо алдахгүй байх туршлага гэж харах юм бол тэгээ угаасаа амжилтанд хүрэхин тодорхой болохоор ер нь алдаараас битээ ягаасаа зөрөгтэй ягаасаа гэж хүсэж байна. Nice. Зөрөг дагаж хэмэр гэж гоё үг байна. Баярлалаа. Тэгээд угаасаа би нэг хэлээд байгаа шүү дээ. Нөгөө ер нь бол
энэ e-commerce гэдэг бол тэр чигтээ одоо data ерөөсөө дандаа тоон дээр суурилсан data analysis гэдэг судалгаан дээр суурилсан одоо бизнес байдаг учраас гаргаж байгаа шийдвэр болгон маань л ерөнхийдөө айлтгуулах дандаа судалгаан дээр суурилсан, тоон дээр суурилсан ийм шийдвэрүүдийг гаргаж идэг. Тэгэхээр нөгөө нэг тоо бол хизээч одоо худлаа ирдэг үлддэг шүү дээ, тий. Тийм болохоор угаасаа яг тийм тоон дээр суурилсан шийдвэр гаргачихаар ер нь бол угаасаа авах магадлал бол маш бага болчдөг. Тийм. Тэр чичсэн бас яг тийм шийдвэрүүдийг гаргасан учраас одоо ер нь харьцангуй асуудалгүйгээр ингээ гоё явс байх гэж бодож байна. За тэгээд цаг гаргаад өнөөдөр оолцаад өөрийнхөө гоё туршлагыг ингээ хуваалцаад олон залуучууд гоё inspire гэсэн байх гэж найдаж байна. Маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд бас манай community-д орох хүмүүс байх юм бол гоё шуудчлөөтэй ороод ирээрээ. Тэгээд ер нь бол community-д орснороо тэгээд та ер нь эхлэх ер нь үйлдэл хийцэн л гэсэн үг те. Тэгээд бүгдэнд амжилт хүсье, баярлалаа. За баярлалаа.